Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сүрэг тарган сайхан тусч байна уу та? Сайхан. Зэрэг тарган сайхан тусч байна уу? Сайхан тусч байна. Их сайхан зун болж байна. Сайхан зун болж байна ажлаар. За ажил үйлс нь ариун дэлгэр байна уу? Үйл нь орон. Үйл орон ажил хэлбэг сайхан байна штэ. За танай гэр бүлийг их зорж ирлээ. За Монголын одоо зүүн хойдлын хязгаарт барга энэ Монгол улсынхаа хиллийнхээ хажууд байдаг сум байна штэ. тий. Гэр бүлээрээ сайхан өвийг тээж яваа. Энэ сайхан мундаг гэр бүлтэй энэ сайхан нэвтрүүлгээ энэ сайхан өргөнөгээ сууж байгааг сайхан таатай байна. Юуны өвн танай гэр бүлд одоо бид бүгдийг өгтөж хүлээж авч авснаар талархж байна. Баярлаа. Ямар гой хувцснуудаа хүмүүс ээж одоо өдөрөө урдлын хүмүүс авчих байна. Аваас авахлаа тэгээд дуулдаг бүжгэлдэг би. Хэсэг эрдэнэ бүрдсэн гэр биш үү те. Зарим нас дуулнаа бижгэлнэ надад ч. За сүрэг тарган сайхан тусч байна уу? Үйл нь уран байна уу? Уран байна. Сайн явж ирв. Тавлаг. За сайн байна уу? Эрдэнэ номын үйл нь ариун байна уу? Хэдгээр анги? Одоо 10 дахь сургууль амарсан. Сургууль амраад их одоо тэгээд нөгөө хүүхдүүд ээж авдаа нэг тэггүй хүч болж байгаа шүү дээ. Одоо тэгээд хүүхдүүд амраад одоо сайхан байна. За сайн байна уу? Сүрэг тарган сайхан тусч байна уу? Сайхан сүрэг. Сайхан. За хэдгээр анги? 7. Одоо 8. Одоо 8 дорно. За сайн байна уу? Сүрэг тарган сайхан тусч байна уу? Сайхан. Орон бүтээл нь өндөр үү? Өндөр. За хэдгээр анги? 5. 6 дорно. За тэнд хөөрхөн ээж аваа нэг үе юу байна? За сайн байна уу? Сүрэг тарган сайхан тусч байна уу? Ямар гоё хувцастай юм. Одоо ийм л одоо байдаг тийм Монголд одоо тийм ээ. Монгол гүнзгийчтэй ийм л байх хэвээр яах вэ гэж. За энэ том хүн байна. За сүрэг тарган сайхан тусч байна уу? За ингээ атгуулчих бас нэг ёс юм байна да. За. За. Эсгээ дурагт нэвтрүүлээрээ тэгээд Монголоо тойроод нэг бас 3 жил болж. За 13 аймаг 80 гаруй сондуудаар ерөөдөө тойрж байна. Одоо 100 анги 180 гаруй ангитай нэвтрүүлэг үзэгчтэй хүргээд байна да. за. Ихэлэмиг бас сурж байгаа. Тэгээ Монголын төвх барагдахгүй шүү дээ. Баг яруулгын талаас их сайхан ариун түүх. Ихэмиг бас сурж явна. Тий. Давхар. Олон сайхан түүх соёлтой, олон сайхан хүмүүстэй танилцж хүн чинь тэгээд ер нь явсан хүн чинь тэгээд их эрднийг бас нэг сурдаг юм байна. Монгол эх орныхоо тэр сайхан өмнөд улс үг соёлыг сайхан хадгалж хайрлан хамгаалж яваа юм чи одоо тэгээд Монголын 4-8 зүгт оршиж байгаа нь. Аймгийн тэр одоо төвөөсөө гадна тэгээд одоо сумыг тойроод хөдөөгийн хүмүүс мөн ингээл олон дүмэл тэгээд сайхан тээж байна. Харин тий сайхан. Тэгэл одоо танай гэрээс бас сайхан үг соёл үг түүхтэй таны амьдралдаа сайхан танилцах гэж бас ирлээ. Бас суралцах гэж бас ирлээ. Сайхан хөлбөрч гэрүүл гэсэн. За уугуул нутаг хаанхын гаралтай сайхан танилцуулж. За би уугуул нутаг Өвс аймгийн Дэс сум их. Ам бэл тавлаас одоо 2 дороо 2 дөөтэй. Нэрийг имэгтэй эрэгтэй 2 дөөтэй. Өвс аймгийн Дэс сум. Өвс аймгийн зүүн гом сумд нэг эрэгтэй дөө байгаа. Нэг эмэгтэй дөө маань одоо энэ Шилэн аймгийн өдөр сумд шилжиж яд энэ тас амьдарч байгаа. Надыг ураад ингээд. Тий. Намайг бол машинагийн балдурж идэг. Өвс аймгийн Дэс сум энэ дээрээ одоо. Баруун хязгаар. Баруун хязгаараас энэ дээр тий. Хязгаарлуу ирсэн үү тий. Тэгээд одоо манай гэр бүлийн хүнийг бас манай Өвс аймгийн Дэс сум их Чанжирын Дамжин гэдгийг одоо уугнах нь 5 хүүхдийн нэг чинь юм байна. Надтай хань жил болоод одоо 16-7 жил болж байна. Зүсээ. Хэдэн тарс 5 хүүхэдтэй. Манайх 6 хүүхэдтэй. 6 одоо нэг хүүхэд маань одоо Улаанбаатарт Буяут Нанга ухааны их сургуульд. Том нь 3 дугаар курс тий том банд байгаа. Тий. Манайх ч одоо 3 банд 3 нөхөнтэй. Тий.
Тэр бол одоо ингээд энэ нутагт шилжиж ирээд манай хандаа хөдөр донгон нутагт одоо сайхан амьдарч байна. Хэдэн жил одоо амьдарч байна? Энд ирээд одоо 10 жил болж байна. Баргийн нутгийн хүн болсон. Тий, баргийн нутгийн хүн болсон. Тий, 10 жил болохоор л нутгийн хүн болд юмсэн шүү дээ. Тий. Их сайхан нутаг байна. Ер нь бол яг хөө ингээд би анх удаа ирж байна. Ер нь яг сум руу орохгүй тэр хаал өнгөрөөж гажи зурьяасны жоохон сум харагдаад байгаа шиг байсан. Ороод ирэхээр амар байгаа. Чид Орсны тосхон мосхноор андуураад нөгөө хийдийн цаана харагдаад байгаа ямар том аймаг шиг сум бай гэсэн. Их сайхан том таруу сум байна шүү дээ. Тийм шүү дээ, сайхан таруу байж байгаа. Одоо сүүлийн үед бол их өргөжж байна. Манайх чинь бас гайгүй байсан. Гэтэ 53 жилийн 53 жилийн хөвтэй. Тийм байна. Тий. 53 жилийн төгтөх мундаг байна тий. Тий, 1972 онд анх байгуулагдсан дэжээд аж явах гэж байгуулагдсан байна. Тижил ээж. Тэрүүгээр байгаа. Дэжэл бэлтгэдэг тий. Тэрүүгээр дагалаад байгаад сум бий болсон. Тийм баха. Ер нь наашаа замд явж явах тэр газар тариалангийн талбай их байлээ. Тий, газар тариал нь өвсний порт юм уу гэж харагдаад байгаа шүү тий. Ер нь Зүү аймаг бол ер нь өвсөөр хангадаг сум байсан ба. Тий, ер нь нэлээд хангадаг сум байсан. Ер нь бол мөнхийн ногоомод хар мод биш, нарс хуш байна уу? Байна. Нарс хушсан гэх хар мод ер нь байхгүй байна. Нарс хуш. Хашинс байна. Байна. Тий, хус мод бас байна. Тэгэл улаас. Тэгэл мөнх дөрвөн үйлдэлтэй таад чинь тэгэл дөрөөсөө мөнхийн ногоо ургамлаа. Үнэртэл одоо ингэж байж идэм юм. Шаардлага гэж өнөөсөө байхгүй. Хүчил дөрөвчөөр дуусгадна гэж байхгүй шүү дээ. Манай нутагт дөрөв л мөнгө ногооны ой дотор л амьдарч байгаа шүү дээ. Тэр чинь сайхан. Өвлөөр стэйшн бүрээс аялж юм биш үү баг. Өвөл бол маш сайхан шүү дээ. Зундаа тэр одоо нэг агаараа амьсгалж чаддаг бол нөхөд одоо ийш ирээд одоо амьсгалчих нь байна. Ийм онцлог бас харлаа тэгээд. Зөвл бол нөрсөн утаа байхгүй шүү дээ. Нөрсөн утаа байхгүй. Сайхан байна. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За гэр бүлээ сайхан танилцуулаа сайхан. За хинэнэ их сайхан дуулдаг гэдэг л одоо бүжгэлдэг. Бүгдөө байна уу? За ер нь тэгэл манай энэ хоёр баг банд хоёр нэг нь бүжгэлээр нэг нь дуулаад тэгэл. Сургуультай бас тэг урлагийн ажлын мэдлэгт ороод явдаг шүү дээ манай яг хийж байна. Тий энэ охин энэ банаад банд чинь бүхий секцэнд явж байгаа. Бүхий барьсан. Вин давраар хийж явж байгаа. Тэр нөхөр яг урлагаар явж байгаа. Тэр нөхөр яг бүжгээр явж байгаа. Оо бүгдөө энэ Монголын бүх өвсөлийг чиглэлээр бэлтээ бүгд. Энэ манай энэ охин бол яг хичээл намдаа яваал тэгэл. Уул нэг барилчих юм болоо гэж бодчихсон чи тэгээ. Олимпиад оргуулчих байх л гэж багаас нь би зөгнөөдсэн тэгээ одоо яшаас удаа чи. Тэгсэн одоо тэгэл юм мэддэхгүй юм шиг хязаа тодорхой гэж байгаа юм мэддэхгүй тэгээ. Гарахт нь л одоо олимпик нэрсэн манай хамаатнууд чи ах тэр тэгэл олимпиан л гэдэг тэгээ. Та тэгээ тэр нэрээр нь явцсан юм биш. Тэгээ амны билгээс HTML гэж тэгээд одоо яаж мэдвэхтэй тий. Аауд нэг жоохон тиймэрхүү байдаг тий. Тэгэл том хөгт банд оюутан тэгэл тэгэд ч явж гинэ даа тийм бэлдэ гэж нэг өдөр Монголынхаа нэрийг гаргаж явах юм бол яаж юм бэ тий. Тий. Хүүхэд ирээдүйнээс цаг хугацаа байж үү тэгээд сайхан. За одоо сумдаа барилдах уу? Барилдана. За нодлоо хэд тав байна? Нодлон 4-5 давсан. 4-5 давсан. За 4-5 давхаар ч одоо ямар цалтай явах вэ? Одоо залуу хүн хөгтийн барилдаанд л гэж байна. Цал явах уу? Явахгүй шүү дээ. Тэгтэл 4-5 ч бас тоо шүү. Тий шүү дээ. Монгол тий. За. Том бол одоо цааш дээр нь ямар иржтэй юм бол бүх болох юм уу? Арайгүй эмзэж бол. Эмзэж бол. Оо зөв. Сайхан сонгол тий. Яагаад энийг сонгох вэ? Том бол аав ээжтэй мэж тий. Юм туслах гэдэг. Тий. Дэшигээ тийм ухаантай том болохгүй. Оо ямар гоё зориг бай тий. Хөөргийнэ. Тэгтээ давхар бас энэ Монгол бүхийнхээ нэг тий спортоор хөвчилж байгаа. 93 насны нэгийг үеийг тээж тий. Хондог байна. Энд чинь их том бахарах шүү дээ. Монгол бүх болно гэдэг чинь нэг хадуул ах захыг хүндэл сурдаг. Үнэн үү? Үнэн. Ерөөсөө тэгдэг гэж байгаа бүх болсон хүн. Тий, бүхэн ирнэ. За өөрийгөө танилцуулаа. Наваг утхан зэ гэдэг. За ямар дуу дуулах вэ? Уртын дуу дуулах уу? За нэг сайхан уртын дуунаас нэг сайхан дуулаач хань. Урлагийн давар төвчөн дээр норох уу? Орно. За тэндээсээ сайхан танилцуулаач. Ямар урлагийн давар хэдгээр байр ажиллах вэ?
Би эхлээд стратоны тэмцээдээр мөнгөн медаль авсан. Мундаг байна. Тэгээд дараа нь дахиад стратон дээр мөнгө авсан. 2 удаа мөнгө авсан. Тэгээд сумынхаа нээлтэнд оролцох болж хэлээ да. Сумын нээлтэнд. Одоо тэгэл ерөөсөө тий баярын нээлт. Баяр одоо тэгэл ер нь бол тэгэл явъя шүү дээ. захиалга ихтэй байж. Наадаа баяр одоо тэгэл урдлага ихтэй тий. Тэгээд ирээрээ гэж байна шүү дээ тий. Тэгээд төлөөл болоод мөн. Тайван намрын өнгөн хайдун тансгаа нэгтгэд хадун согод нутгийн мурад ханди сүргийн бара дүүрэн чихүнгөлийн жавар ширүүн жирийн адэтгд хадун сарууд нутгийн мурад ханди саршгүй синдра дэргэрнэ сарууд нутгийн мурад ханди саршгүй синдра дэргэрнэ Өрхн хаври сэтхэн хонгор усарны эндрд хангар унгон нукитэгэр хонди уянга дүүнэгшэг цэдгэн согод нутгийн мурад ханди саршгүй синдра дэлгэрнэ Эсхий дүүрхтэн үзүүлж байна.
дурхтан үзүүлж байна. Монголынхаа бас бахархал болсон тэр дундаа монголчууд бид нар чинь эсхий туурхтан гэдгээрээ сайхан овгулсан баг энүүгээрээ бид нар чинь дэлхийд одоо бас танигдж явдаг. Энэ Монгол гэр гэдэг чинь ерөөсөө энэ монгол хүний хамгийн том өвс соёл бөгөөд энэ монгол гэртэл одоо тэр Монголын ах ус соёл нүүдэл төрийн ордон ч гэсэн эндээс үүсч байсан түүхтэй шүү дээ баг тийм ээ. Эзэн бог Чингис хаан тэр хөсөг тэргээ явахад их хааны өргөө хүртэл явж ирсэн эсхий туурхтан гэж. Энэ туурхтны бас ингээд бас нэг гэрийн модоо бас хийж уралдаж энэ өвөөг бас тээж хадгаж яваа бас нэг сайхан соёлын үг хийж байна. Энэ одоо бас нэг удам дамжсан одоо юу байна уу таны одоо бас өөрийн бас ингээд нэг суралцаад орсон юм байна. Энэ талаар сайхан яриач. За яг хөө би бол бага насндаа манай ап бол их мод гэдэг хүн байгааг л да. Ер нь бол хаяа нэг л ганц хоёр залуудаа нэг гэр бүрж өгөхтэй дийтэй. Тэгээд тэрийгээр аргалж идэх нимбан хийхээр хаяа нэг юм хийхээр нимбан хийдэг. Тийм л хүн байсан. Тэрнээс л одоо нэг ганц хоёр юм хийжсэн дөө. Тэрнээс л хараад сурч байсан. Яг хөө манай энэ тест өмнө ч нэг Жимсний станц байсан шүү дээ захираад тэгээд. Тэрэнд одоо манай энэ хадам аав гэж нэг Жимсний модчин байсан. Тэгээ мод бол жилдүүл нэг 15-аас 20 гэр юмудыг хийдэг байсан. Тэр ичим бол одоо шиг юм багаж томог тохиромж байхгүй. Зөвхөн гараараа л дийдэг байсан шүү дээ. Чинь биг байна. Даалах нэг зөөцөө. Одоо тэр гэрээ хааны чинь зорно гэж нэг макер нэм Орсын нэг вебсайт дээр гануу хадвар гэдэг юм дээр. Гэрээр л зордог тэгжил хийдэг байсан жилд. Бас рекуч шаардаж хийдэг. Тийм ажил байсан. Одоо яах вэ бид нар чинь тэгэл сүүлийн нэг юм хөгжөөд багаж томог тохиромж гэлбэр болсон. Цаг хугацаа хойжод. Тий, цаг хугацаа хойжод. Тэгээд бас сайхан юм уу чинь сайхан баян хангаад ирээд би одоо энэ хусан хаан гэдэг юмыг одоо энд арга дэлгэрүүлсэн дээ тий одоо энэ дээд хусаар хийж байна хусыг бол байгалаасаа одоо сумар нутгаас бэлтгэх гоож нэрх хэмжигтэй тэгээд тэрүүгээр компаниудаараа бэлдүүлээд хус модоо бэлдүүлээд тэгээд яваад зэсэлж яваал тэгэл. Хэмжээр одоо яг одоо нөгөө ханараа л ярьж штэ. Гэрийнхаа ер нь бол 3 янзын гэр мод хийж байгаа. За. 15 дулгаатай 5 хант гээл их 5 хант гээл энэ халахуд зөнгөлж гэргэлдэг. 12 дулгаатай 6 хан. Тэгэл дөрүүдийг хайл баяд гээл 8 ханттай гэргээл том багаараа 3 янзын баяд гэр бас. Тий баядууд бол энэ 8 ханттай гэрэг том нэг том гэр. Ер нь бол энэ нийтлийн соёл иргэншилтэй холбоотой энэ ердийн хэсгээс шалтгаалаад бас тэр ханныхын тоо өөр байсан юм шиг байна. За баруун тал дэше манай дэше чинь дандаа тэгштэй одоо хан гэргэлдэг байхгүй 8 6 гээд. Тэгэхээр тийм чи одоо тэмээгээр нөөдөг. Тэмээгээр одоо хоёр талаас ингээ хос хосаар нь хавчаад ингээд хийгээрээ нөөдлөөр ирсэн. Одоо нэг хөр дэрэг мэргэр нөхөрч ердийн хэсгээр нөхөрч одоо 5 хан чинь тийм шаардлага байхгүй дээр нь даваад ойл явчихдаг учраас 5 хан хэлгээр гэлээ. Тэг балахт бол тэгж ирсэн. Дотроо тэгэл төрөл байх. Дотрын ингээд нэдлийн ингээд том жижигээрээр өөр. Тийм даа. Ер нь Монгол гэрээ чинь одоо тэгээд барихаас ахуулаад эхлээ буурай олно. Буурай газраа аргадаж сүүд усаа. Уул усаа. Тийм ээ уул усаа аргадахгүй зөвшөөрөл авах нь шүү дээ. Одоо энэ газар нь одоо ингээд бууя. Ингээд одоо тэр хайрхан уулаасаа зөвшөөрөл авч одоо зүгээр очиж буушдаг байх нь шүү дээ. Тэгээд эндээс зөвшөөрөл авсныхаа дараа тэр одоо газарт нь сүм өргөөд гангарцаа өгүүлээд ингээд одоо байсныхаа гэрээ барих. За гэр бариад ирэнгуут нь яагаад уулын орой харуулад идэх нь учир байна тий. Тооныхоо голыг тэр уулын орой шиг дээшээ дивжиж явахыг бэлгшээл голыг хомрийнхоо голыг тэр тооныхоо голыг харуулдаг байна. Судаг харуулах юм бол одоо тэр голын судаг чинь ингээд нөгөө гэд бороо усал байхгүй голоосоо шиг гэрээ буйгаар. Тэр оны таарч сайхан амьдрал болчих гээд шүү дээ. Ингээчэрчл ер нь болохгүй байгаа. Ерөөсөө л нэг ийм жижигхэн ийм юмд л ерөөсөө бид нар чинь ингээд нэг хэлхээтэй уялдаатай бүр цаанаасаа бид нар дом болоод ирсэн юм шиг бүр соёл болоод бүр ингээд өөрсдөө засаад явах юм л одоо бид нар энэ хүүхдүүд заасан юм шиг. Монгол гэр гэдэг чинь тэгэл өөрөө байгаль сөйдөгдөг. Газар хэвддэг. Байгаль гол нь тий. Одоо энэ дээр ингээл гэрээ барилыг чинь нэг сарын дараа 2 сарын дараа нөгөө явах чинь мал чинь аль чинь тий шүү дээ. Буйраа сайхан тэгшлээ цэвэрлэл явах чинь тэгэл зараа хөрөх чинь сайхан ногоон зүйлийг болцсон л байж байна. Ер нь тэр бол бас их давуу талтай Монгол. Тэгээ нөгөө нэг давуу талыг би зүгээр ярихад нарсаар хийсэн мөнхийн ногоон шүү дээ. Мод шүү дээ. Тий. Мөнхийн ногоон модны үнэр мөнхийн л байна. Мөнхийн.
Тийм ээ. Тий. Тэгэхээр насаар хийсэн танай гэр бол бас нөгөө үнэр нь бол барагтаа арилахгүй баг баг. Баг үнэтчийлээ шүү. Тэр чинь үнэр нь өөрөө тийм удаан настай хугацаатай. За тэгээд гэр бүлээрээ сайхан ингээд оролцоод бүгдөө одоо хийдэг юм биш үү? Тэгж ийм сайхан гэр бүлээрээ одоо тэгэл энэ гэрийг сайхан хийж уралж байгаа гэр тэгэл одоо олон хүмүүс сайхан амьдарч инээд хөөрөөр баярлалт дүүрэн байдаг байх. Домнол бар хийчихэж тийм шүү дээ. Тэгээд бид чинь тэгээд гэр бүлээрээ шогдоод бочигнуулаа шүү. Манайх чинь 2015 онд ирж явах чинь манайх Улаанбаатарт байсан Монгол гэрт ирж ирсэн. Гадаа байгаа Монгол гэртээр ирж ирсэн байхгүй юу. Тэгээд манай гэрж явах чинь энд Монгол гэр нэг цөөхөн хэрэл цөөхөн байсан шүү. Нэг тоотал байсан. Тэгээд одоо 10 жил болох чинь нэг хүмүүс чинь суманд. Тий, сумын төв дээр ирсэн тий. Тэгээд би чи одоо ирээл нэг баашин цавтай бол идэ хоёлаа гээл зүтгэл хоёлаа тэгэл баашин цав барьж аваад тэгэл Монгол гэр баашин ирж байгаа хуслуулж явал их гоё юм байна. Тий, зуныхаа үйлрэлд одоо ингээд дулаан билэн цагта Монгол гэртээ ороод ингээд сайхан гэрийнхаа хаяг сөхөд ингээд сууж яхад бас сайхан хүмүүс чинь Монгол гэрийг сонирхдаг болж Монгол гэрийг тэгэл том багаар нь тэгэл гэр хашаандаа тэгэл. Гэхдээ танайд бол тэгэл нэлээ олон хүмүүс шийдгий шүү дээ тий. Ер манай сүмд бол Монгол гэрийн уламжилалт Монгол бүтээгдэхүүн гэж одоо явдаг байхгүй манай сүм. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр манай сүмийн чинь энэ засаг захиргаанаас чинь бидний чинь дэмжиж одоо Сэлэнгийн аймаг бүрөө санал явуулдаг байхгүй юм да. За манай нутагт бол ингээд уламжилалт Монгол бүтээгдэхүүн Монгол гэрийн эдүүдийг одоо бүтээдэг хийдэг юм гэдэг тооны хүмүүс байна. Энэ хүмүүсийг дэмжих шаардлагатай манай сүм. Тэгээ та нар бол энэ гоож гэж модны эрх биднэрт авч өгөн тэгэл бид нэр хийсэн хэмжээгаараа тэгэл бид нар чинь хуваарлсныхаа дагуу тэгэл модоо бэлтгэж явдсан шүү дээ. Чинь бас дэлхийд бас нэг хөсөг тэргээр хамгаалцсан шүү дээ нөө тойрог. Үхэр тэргээр ингээд яваад тий. Ихааны өргөө хүний мөр Монгол адууны мөр. Тий. Монгол тэр их зэргийг Чингис хааныг тойрж явах тэр эдээ ундаа бүгд л тойрж л одоо явж байна. Монгол гэртэл явж байсан юм шүү дээ. Амьдарч явж байгаа шүү дээ. Бүх амьдрал явж байгаа шүү дээ. Тэгэхээр яг ингээд бүх улс орны дунд ингээд яг ингээд манай нүүдэлчин эсгээд хургтан монголчуудын тухай монголчууд чиг өргөө гэр нь ингээд дэлхийг тойрсон юм гэр байхгүй гоос дээ. Тэр Монгол гэр дэлхийг тойрсон баг. Тэрийг даачтай. Тий. Тэгэхээр энэ гэр чинь өөрөө дэлхийг талыг өөрөө тойрж байгаа байхгүй. Тойрсон байхгүй. Тэрийг олон зэрэг чинь гэр оронтойгоо явж байгаа шүү дээ. Тэр хөрсөн амьдрах явж байгаа тий. Одоо бидний соёлоос тэр гадаадуудаа авч нэг бас л тойрох гэж гэсэн үг байна. Тий, тэр чинь буцаагаад дэлхийн зах зээл рүү ороод эн чинь эндээсээ тэр чинь бас нөгөө сум орног улс орн бас нэг энэ мал аж ахуй энэ өв соёлоо бас бид нар чинь гадагшаа бас түгээж таниулах хэрэгтэй юм байхгүй. Монголын тэр чинь нөгөө Монгол гэдэг юм тий. Дэлхийд данстай шүү дээ. Монголын тэр нүүдэлчдийн соёл одоо Монгол гэр чи одоо дэлхийд дахин одоо тарах нь байрших юм бол бас тэгэл Монгол гэдэг юм нэр бол тэгэл дэлхийдээ дурсагдаг шүү дээ. Тэг чи өөрөө таригдаад өөрөө тойроод ингээд тэр Чингис хааны одоо тэр том өргөөштэй хааны ордон одоогоор нөгөө төрийн ордон гэдэг шиг их тэр цагаан эсгийн туурагтан тэр ордон ч ингээд явж исэн байгаа шүү дээ одоо тэгээ. Тий одоо тэр хүний яг зөвгөнж байж исэн юм одоо эргэл бидний тэр бахархал байгаа шүү дээ тий. Ийм бахархал юмыг одоо таад одоо ингээд гэр бүлээрээ хийж яах нэг чинь сайхан байхгүй юу. Энийг зүгээр нэг гэр гэж бид нар олж болохгүй. Энэ чинь эсгийн туурагт ингээд чинь өөрөө дэлхийг ингээд тойроод ингээд бас явцсан юм аа гэдэг зүйл. Өнөөдөр ганцхан Сэлэн Бамбата мөр унаад Баатарууд яваагүй шүү дээ. Тийм. Заншлан явсан, бүх их нүүдэл соёл өөрөө тэгж аяг нь явсан тий. Мараж хуур явсан. Харин тэгж явж байхдаа яаж хоолой хүнсээ хадгалж явдаг байсан тийм ээ. Нөө борцоо тэгээд тагаад одоо энэ дээр нэгэл отрын нь бүх л явж ирсэн даа тий. Яа тэгэл бүх амьдрал явж ирсэн тий. Ингээд гэрийг яроод их юм яригдана. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Үлдэгдэл одоо тийм ашиглахгүй жижиг богино материалаараа манайхад ингээд Монголоор зориулсан ингээд хаяавч. Тий, бас ингээд жижиг хэсгээр Монгол бас нэг байх хэрэгтэй юм шүү. Байх хэрэгтэй юм гэдэг чи одоо манайх ингээд манай эхнэр энийг санаачлаад ийм юм хийе гэж хийж байгаамаа нэг тий яг хөтэ зүгээр нэг үлдэгдэл бас зарагч байгсны үлдэгдэл нэг юм кээлж барайгүй, будууж барайгүй нэг юм
Мөлдсөн байсан байна энийг одоо та нарт харуулаад. А ер нь бол тэгээ цаашаа бол их ингээд будах юм байна те. Энэ нь бол будаад наадах чиг кээлээд бас хөгжүүлэх гэж бодож байгаа. Өө зөв бас. Бас нэг Монгол гэрийн бас нэг. Аа. Юу штэ бас нэг дагалдах хэсэг. Альч та хоёр талаараас татсан шүү болно. Гол нь бол ингээд бүх юм байна штэ. Бүх бат. Нөгөө нэг бин таврын бэл Хус мод. тий. Ер нь бол тэгээд ийм хаявч аваа тавьсан байхад одоо тэгээд нэг аянга буухгүй шүү дээ. Хусмод аваад байна штэ. Хусмодаар тооноо хийгээд, хусмодаар ханаа хийгээд, хаяач ээгээд чимэл тэгэл хаяг цаашаа. Тэгээд ер нь аянга буухгүй. Аргал авгаачих байл гэдэг. Уламжаас уламжлаараа. газардуулагч болж байна. Тийм байна. Тий. Энэ бол одоо ингээд ямар үнэтэй байх вэ? За наадах ч одоо энэ гэж одоо нэг их сайн тогтоогоог л байна штэ. Одоо дээр нь одоо хэмээ юу могийн оруулаад тэгээд хоёр талын кэлээд ирэх юм бол бас хүний хөдөлмөр шингэх тусмаа тэгээд өнөртгнэсэн л дээ. Тэгэд одох уу гарна. Тий, тэгэл гарах. Хоёр маань одоо ингээд Монгол гэрэн тэр захиалах одоо тэгэл одоо имэйл гээд модон идэлэр бүх имэйл одоо бас хийж байгаа. Фэж хай гэж байна уу? Ер нь бол өөрсдийнх хувийн юугаар явж гин үү? Ер нь өөрийнхөө хаягнаар Яаж хүмүүс холбогдсон? ерөөсөө одоо ингээд утсаар л холбогд юм даа. Захиалах тий. Одоо нэг 90-62 42 22 гээд. Тэгээ энэ рүү холбогдож болно. Хан Монгол гэрийн талаар бол унаа тавиад өгнө сте. Унаа тавиад өгнө. Дархууруулаад унаа тавиад өгнө. Богоон тавиад өгнө. Ачааны машинд Монголын өнцгөл хүмүүс хэрэгнэ. Тий. Зээ. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Яа нэг оройн шир унаа сайхан байна. Сайхан байна. Аваалаа шүү. Тий, яста. Өнөөдөр чи 30 градус хүрсэн гэсэн байхаа. Тэгсэн үү тийм баха. Тий. Энэ манай туслан, уйлгын туслан гэдэг газар чи энэ шүү дээ. Сая ярьсан. Гэрийн тусланд одоо бас л сэрэн газар даа гэсэн чи 30 хүрээл явж байгаа. Өнөөдөр энэ нэлээд гэрийн сүдэр дагаад гуцаач ирээд яваа. харин тий. Зураг авахаар гол байна. Хэцүү. Одоо маань одоо бол жаахан гайгүй сайхан болж байна тий. Тэгч сайхан байна. Наад жаахан доошлоод гоё байна. Сайхан хангаа байна. Сайхан утг юм. Оо энэ ч одоо ер нь битүү ямар өвсөн чишээгүй юм байна. тий, өвсчийгөө сайхан. Энэ л жаахан даруухан байна. Түүнээс биш ер нь сайхан гаш тий. Эдүүд бол сайхан огоорцсон байдаг. Оянга тий. Нөгөө сая яриадсэн нэг уйлган гол гэдэг чинь энэ бүр тий. Ингээд уйлгын туслан ингээд бүр тэндээсээ нааш ингээд одоо ингээд сүхийн голд ингээд аашлаад цутгадаг. Тэгээд энэ гол руу доош ямар гол руу цутгана? Сүх гол руу. Тэр л ба. Тий, тэр том гол руу юм хэлж байгаа усан хэл гэдэг чинь сая бид нар очисон голч одоо манай Монгол Улсыг заагсан. Зөв одоо 18 км үржилдэг гол да. Дарагч байгаа шүү дээ. Тий, гэлий оройтой өсөлтийг харагдав. Цааталтууд энэ Алтай тосхон гэдэг манай Орос бол. Оо тэр Бүряд тосхон байгаа. мэдгүй хүн бол одоо Монголын нэг сум байна гэдэг нандуур. Наа чи шууд эндээс давхад хараад давхих юм бол Монгол. Тий, Алтай тосхон. Монголын сум байна гэдэг давхад орчих. Магадaltaй да. Тийм бай. Тий, дунд нь устдаа болохоор тэгээ тэрийгээр хиллээ зааглаад Монгол Орос хоёр заагалж зэрэгцэн орж амьддаг газар наадах чи. Энэ хайрхан болохоор нөгөө хайрхан уу? Тий, нөгөө хөгтэй хайрхан гээ, хөгтэй хаан гээ. Хөгтэй хаан яжсэн дээр том хайрхан байгаа энэ одоо манай. Урай зууны одоо мөн шүтэж мөрөг залбирч ирсэн одоо. Хангаа хайрхан энэ одоо. Ер нь урайд үеийн одоо мундаг тэр онгодтой тэр бөө хүмүүсийн тэр удган зайрангуудыг бас шүтэж дийлж явсан. Түүхэнд бас нэг гол одоо сайхан шүтэж явдаг. Тий, шүтэн болсон бол та. Энэ хайрхан одоо тэгээд энэ хайрхны наагур одоо хил явж таараад байна тий. Энэ голсаараа усан гэлч одоо усан голч одоо ингээ наадлаар ингээ дурсаж байгаа байхгүй юу? Хайрхныхаа наадлаараа тэгээд хилэн наанаа байна гэсэн үг л дээ. Тааталдаа Оросын талдаа хайрхан байхгүй. Голынхаа яг дундуур юм уу? Хилэн үү? Хилэн яг голынхаа дундуур хоогч. Голын цаана яг цаанаа гэсэн байхгүй. Яг голынхаа голоороо усан дээгүүрээ хилэн явдаг хоогддаг хил. Тийм сайхан. Эв наримталтай. Энэ дээр усаараа хамгаалсан хил байх нь шүү. Усаараа хамгаалсан хил. Тийм байна. Манай энэ хөдөр дунгуунуудын ард түмч одоо тэгээд энэ ууландаа бас залбирч амьдрын штэ. Тэгэлгүй яах вэ? Одоо эн чинь одоо монголчууд бидний өвөг дээдсүүдийн бас үжсэн. Хилийн цаана байгаа ч гэсэн. Цаана байгаа ч гэсэн чинь. Уул нь манай Монголын нутаг байсан гэсэн. Тэгэл яшаага хилийн явгаар зааглагдаад. Өвөг дээдсийнхаа явсан Монгол морныхаа туураар тамгасныг бодвол Монголын нутгийг ярил их олон улс орны хамрал ярина шүү дээ. Тэгээ шүү дээ.
Тэгээд одоо манайхан ч одоо хоол цаанаага хоолоор ч гэсэн сайхан мөрөглөө явдаг юм байна. тий хоолоороос ирсэн одоо жуулчин аялагчдыг одоо манайхан энэ ангаагаа авчиж үзүүлж харуулж гол дээр ирээл ингээл энийгээр тойролол ингээл явд штэ. Манай нутгийн ард юм чи. Зөв. Тий. Энийг өстөө мэдэхгүй юу мэдэхгүй бол стег андуурах юм байна. Тий харин наад чи тий ерөөс энэ уудуудад чи ерөөс Энэ одоо ямар сум бэ гэж хэл гараа. ингээл явж чадсан мэдгүй юм бол одоо энэ ямар сум гараад ирвэ гээл энэ рүү орвол яасан гэх шиг яарин штэ наадах чи тэгэл дундаараа голтоо тэгээ сайхан. Тэгээ наан одоо нөгөө нэг хэлийн харуул юу байгаа вэ те? Тий наа чи наан одоо манай сумын цэргэнгийн салбар пост хил хамгаалагч. Наа чи байгаа. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За энэ ямар нэртэй нуур? Энэ одоо сумын төвөөс манай нэг 10 гаруй километр гадын зайд оршдог юм. Холбоо нуур гэдэг. Холбоо нуур. Тий, холбоо нуур манай Көдөр дунгуунуудын бас нэг үзэсгэлэн газруудын нэг л дээ. Тий. Маш сайхан зундаа ингээд усны шууд ирдэг. Холбоо гэхээр одоо яг хоёр холбоо юм уу? Холбоо гэхээр энэ нутгийн ардууд ярихаар одоо доогоороо хоёр зэрэгэлдээнүүд доогоорол холбоотой, газар доогоороо холбоотой байд юм шиг байна нэр нь. Тэгэл нутгийн ардууд ах унаастай буурлууд л ярьд юм байлаа. Хөгсчүүд бол тий хөгсчүүд мэдж байгаа тэгэл. Ер нь холбоо энэ холбоотой болохоор энэ чинь нөгөө нэг хэрэгжихгүй байгаад байна шүү. Тий холбоотой бол хэрэгжихгүй нэгээс илгээл байд юм байлаа. Тэгээ сайхан Көдөр дунгуунуудах чинь тэгэл одоо ингээл наадмын ахнаас ингээл наадам гээл энийгээр чи ингээл гүзэлзэг нь улаагаал модны хаягаар модны хаягаар ингээл энийгээр автхаад гүзэлзэг нь байгаа шүү. Тэгэл ингээл энийгээр чин жуулчд яваал баянгийн одоо машин дээр зуустай холоорос одоо тэгэл сайхан байгалийн сайхныг үздэгсэн Монголын энцгүүлмээрээс ирнэ штэ. Сайхан байга. Тий. Өвсөн шиг үү юм байна. Энэ ч энэ чинь гандуухан байна шинэ сайхан байх. Гандуу байна. Одоо энэ үү? Тий. Гандууд ор. Гандууд ор. Энэ бол янзын нуурын байна шүү дээ. Энэ нэлээд дээр үлдсэн байх хэвээр та. Одоо баяр болоод бороо орох нөө гэдэг. Одоо тэгээд 30 сэд бараг 30 40 см урттай өвсөл гандууд орно гэхээр их шиг урттай их өндөр урдаг байх. Өндөр ургаж шүү дээ. Янзын одоо энэ чинь ийм болчихсон байх хэвээр. Энэ ажил бол энэ гандуухан байна. Зуны цаг үед бол тэгээд өвсний гар сайхан байвал тэгэл намард бол танаас сум бол тэгэл одоо ер нь бол хадлангийн асуудал нэлээ. Хадлангийн асуудал манай дахиажлуулдаг юм шүү. Ярээс малчид өвсөд утгахгүй хангалттай борлуулж байна. Бас манай нутгийн удирдлагаас бас арга хэмжээ аваад байна. Хадлантай гэрээ хийгээд манай сумын хадламжтын баригадууд гараад ингээд бас орон нутг дотроо борлуулна, гадагшаанаа борлуулна. Хадлангийг пресс боогаад тайлбарлалт. Баяр хийгээс тэгэл одоо бид нар чинь одоо энэ ургамлаас гарч байгаа тэр хүнд хэрэгтэй одоо тэр эмчилгээний олон төрлийн ургамал байгаа. Тийм энийг одоо тэгэл цай хоолтойгоо хандалж уугаал өөрсдийг нэг эрүүл хэрэг бас байлгах тийм ээ. Тий. Тэгээ таван хушуу малаараа бас дамжиж энэ ургамлаас гарч байгаа одоо тэр эми ургамлын тэр одоо хүнд хэрэгтэй их л олон юм байна. Тий, малынхаас юугаар дамжуулаад махаар нь дамжуулаад тий цэвэр эко битэгдэх нь одоо хүнсэндээ хэрглэж байгаа л да манай. Тэгэл одоо ус бол одоо хүний одоо хамгийн гол юм шүү дээ. Байгаль бол одоо хүнд өвлөлтөөр бол ер нь бараг тэжээж ийн гэж хэлж болохоор. Ер нь бол байгаль гэж бид амьд байгаа. Гэхдээ хүн байгаль хоёр хүү холбоотой гэх шиг байгалаасаа бид нар юмыг хүртэж авч болно. Гэхдээ зүйл үйлдэл хэрэгтэй юм шиг. Тий. Зөв баялал. Байгалаас зөв цагт нь аваад гуйж авдаг үст. Тий, гуйж авна шүү дээ. Бид нар ч одоо тэгэл модчл байгаа хта тэгэл сансагтай өргөл яваа цагаагаар тэгэл авах цагтаа хэмжээтэй авах нь тагн тодорхой яваа нэгцээ бид нар жившэрэлтэй л аваа шүү дээ. Ойдаг тэрнээс биш бас цагт. Тэгэхээр хангаагаа намаа дайрдаг тийм үү? Чоол усны гэж вэ шүү дээ. За ингээд алшийнхаа замд гараад байдаг юм. За. Сайхан хуучлаа, сайхан хөрөллөө. Монголынхаа сайхан бахархал болсон өвс соёл. Тэр тундаа эсхий туурахтан монголчууд энэ сайхан эсхий гэрийг энэ модын сайхан бас бүтэн гэрээг сайхан урлаж олон хүмүүс айл
гал голомтой сайхан бадрааж мэдээж эсхий туурхтан гэрт дотор Монголын гал голомт батардаг. Тий. Энэ сайхан туурхтныг хийж бүтээж гэр бүлээр зүтгэж Монголын ард түмэнд бас түгээж энэ ариун өв соёлоо хадгалж яваа. Монголынхаа нийт ард түмнийхээ өмнөөс танд болон танай гэр бүлэнд талархаж байна. Баярлалаа. Монгол өв соёл шүү дээ. Монголынхаа энэ сайхан цагаан өргөө хүн бол мартаж болохгүй юм. Тий. Эндээс л үүсэлт юм. Хойч бол авч үлдэх ёстой юм л да. Авч явах ёстой. Авч явах ёстой, авч үлдэх ёстой юм. За тэгээд дахин бол сайхан өрөөлтэй байх юм. За тэг. Та нэг сайхан Монголын ард түмнийг ганц сайхан ая барих юм. Ай барьж чадахгүй аяа та. Дөрөв мөрт нэг ая явуучихгүй. Та Монголынхаа сайхан хойд хязгаар Шалин аймгийн Хөдөрдөн нутгийн сайхан зүлэг ногоон дэвжээ гэх юм одоо сайхан зүлэг ногоон дэвжээ сайхан хангаан дэнж дээрээс Монголынхаа нийт ард түмэн Монголынхаа Монгол уламжлалт Монгол гэрийг урлан бүтээдэг хамтынхаа нөхдөдтэй бас амжилт хүсье. Монгол гэрээ бас өргөлж бүтээж ард түмэнд чанар сайтай бүтээгдэхүүнээр үйлчилж байгаарэ гэж яриа. Тэгээд даашир нь Монгол гэрээ дээдэлж байгаа малчин ард түмэн хотод суурьшсан Монгол гэрийг эдлэж хэрэглэж амьдарч байгаа нийт ард түмэнд одоо эрүүл сайн сайхан бүхнийг хүсье яриа. За баярлалаа тэгэл. Тэр сайхан өрөөл нь Батор шиг хурээ.